энэ өдрийн мэндийг хүргэе. За фитнес тренер үлцээ байна. Өнөөдөр маш сонирхолтой ярилцлагыг өрнүүлэх гэж байна. Учир нь юу гэхээр 2019 оны миний одоо сургалтанд хамрагдсан хүмүүстээс энэ сайхан нэлтэйг ингээд онцолж аваад өнөөдрийнхээ хамгийн анхны одоо мотивашн болох бичлэгийг та нартай хүргэж байна. За энэ нь ямар учир утгатай вэ гэхээр манай залуу маань одоо хамгийн анх 93 кг болоо таргалж одоо байсан гэж байгаа. Тэгээд хасах хугацаанд ямар одоо зүйлүүдийг даван туулсан талаар та нартай хуваалцъя. За ингээд манай залуу өөрийгөө танилцуулна уу. За сайн байцгаана уу та бүхэнд хэлээ. Намайг баярлалаа цааш чаддаг. За манай залуу Солонгос дээр тэгэхээр удаж байгаа л ямар мэдээлэлтэй вэ? Би хоосын хаж мэдээлэлтэй. 2015 онд Солонгос ирж ирсэн. Одоо тэгэл бусдын ажиллаад. За тэгээд гэр бүлийнхаа талаар бас танилцуулаач. За манайх ч 3 хүүхэдтэй. 3 хүүхэдтэй сая оны дараах манайх дахиад нэг амбууд хийсэн. Тэр нь манайх ихтэй болоо. Эмээ болсон. За баяр хүргье. Айгуу залуухан ирч хүчтэй эмээ боллоо гэж тэ. За тэгээд багшнаас энэ дээр ингээд юм бичсэн байгаа. Сонирхолтой асуултууд бичсэн байгаа. Тэгээ энийг бас хоёлаа асуултынхаа дагуу хариулж яваад бас өөрийнхөө одоо хүмүүстэй өгөхийг хөрж байгаа одоо зүйлээсээ хуваалцаад яриад явж байгаа. Тэгээд баг насныхаа тухай багштайгаа үзэгчтэйгээ яриад. За багтаа болоос нэлээд бандгаар байсан. Жаахан Нэрата тийм хөлтэйсэн. 10 жилдээ бол дээжл тустай ажлын нэмэгтэй хөлтэйс байна. Гай болог. Бас сургуультай баслаас нэг царай моторд орох охин байлаа. За тэгээ ерөнхийдөө тэгээд бага нас их юм бол их сайхан бүр багасаа нуртайгаа манай нөгөө юм байсан. Тийм үү. Багасаа үргэлжлэн хагаад одоо үдээ 22 жил хамт амьдарчаад байж байгаа. Цаашдаа ч одоо удаан амьдарч явна. За тэгээд бага насндаа спортоор хичээлдэг байсан уу? Энэ тухай юу сонирхож байгаа юм бэ? Спортоор хичээлдэг байсан. Хөвчлэн бүжиг одоо нэг урлагийн үзлэг болон бүжиг сургуулиас одоо ямар хэмжээний байгуулж хийдэг дандаа нэг урлаг тал руу баярлаж байна. Би спорт тал руу байсан. Би тамиг хичээл төлөвлөсөн хүмүүс материал Одоо харамсч байна. юу яагаад бас би тамиг хичээлдэг гэж яхах сайн авахгүй байсан юм. Гүүж харахад хүртэл нэг л амьсгаад тал чадахгүй юм шиг би тийм хичээлд дуртай байгаа. За тэгээд бас сонирхож байгаа нэг зүйл маань байна л да. Бага насндаа ч юм уу те ер нь өөрт чинь хүн дээр үлдчихсэн ч юм уу те ер нь бол тийм зовир ч юм уу тийм тохиолдож ирсэн үү? Тохиолдож ирсэн. 96 онд 8 дугаар анги төгсөөд 9 дугаар анги орж ирсэн. Зон гадаа сакс тоглож байгаа. Ухаалт тоглож ирсэн. Ухаалтаа за юу гэж хэлсэн бэ? Тэгээд тухайн яагаад ухаалцнаач мэдээгүй сэрсэн эмнэлэг дээр сэрж ирсэн. Тэгээд тухайн эмчнэр болохоор нөгөө хоолны хордлого байна гэж хэлж ирсэн. Хоолны хордлого биш байсан. Тэгээд тухайн тодорхой үедээ нэг хайхтай гүйж хариадгүй хүн гэмлэх гүйж хараад шокнэд болоод нөгөө хичээл өгсөн. Тэгээд яхаа сүүлдэн дээр эмчнэртэй яхаа намайг тэмчнээ гэдэг бас нэлээд ахтар хэлсэн байсан гэсэн. Тэгээд нэг аваасаа асууж хийж байгаа. Тэгээ одоо хоёр сэхэд би соног хүмүүстэй гарч ирлээ. Тэгээд аваасаа дахиж асуугаагүй. Тэгээд ааж маажмаар би юмаа санджаад нэг хуцаад аваад өсгөө юм даа. Ямар юм. Тэгээд одоо тэр хүнийг бас нэлээд удаан үргэлжлүүлсэн үү? Яаж ингэсэн бэ? Оншин хэд ямар ашиг байсан бэ? Нууц биш бол таахгүй л дээ. Хүмүүс бас хөрөмжлүүлэг болгоод хэлэх юм байна.
Ер нь нэг айхтар хөдөлгөөн хийдгүү ч юм уу, дасгал хөдөлгөөн хийхгүй зүгээр ингээд байдаг бас тэнд ачаалтаа одоо нэг бүүж харах мэдээж нөгөө саксофон хүүхдүүд чинь тийш наашаа ямар огцом ингээд Зүрхэнд бол маш ачаалал. тэгээд тодорхой хэмжээгээр ер нь бол намайг айгуу тийм зүрх мөнтэй тийм зүрхний үедээ гэж хэлдэг. Одоо манай эцсийн эмчтэй ээж авчдаг хэлжсэн гэж аваад байгаа. Салуулаад тэрнээс олоод татчихдаг. Тэгээд тийм болохоор өөрөө аль болох тайван байлгаж за ер нь баг багаар ч гэсэн жоох юм хөдөлгөөнтэй хаяада нэг заалмал авчиж гэсэн тийм тухайд тэгээд сууж исэн. За тэгээд бас одоо хоёулынгийн бас нэг ярих гол сэдв байгаа даа шүү дээ. Анх ерөнхийдөө 10 жилдээ ч юм уу хэдэн килограмм жинтэй байдаг байсан бэ? Тэгээд тархалтыг эхэлсэн хугацаагаа бас. Би өмнө 44-өөс 46 илтэй байсан. 10 жилдээ. За. Тэгээд тэр нөгөө нэг гинтийн тэр өвдөлтөөс бол 37 байсан. 37 жил болохоор бие даа. Өөрийнхөө энэ яс бие ярьсаа даа. Босож чадахгүй, явж чадахгүй ингээд мэдэрч байгаа. Ээж маань өөрөө охиноо ийм болгочих гэж хэлэйгваа гэжсэн. Тэгэл тэр үедээс би яагаас та турн 44 46 ч одоо тийм таханд олохгүй шүү. Олохгүй шүү дээ. Тэгэхэд өөрөө би амар бас тухай таран гэж бодсон. Турн гэдэг байсан бол тухай өвчин болоод тийм туранхай одоо таргалал турн гэдэг юм чинь бас тодорхой хэмжээний бас хүний биеийн балбаргоо тэргээ бас амар харж байгаа юм билээ. Бас нэг өчргүүд юм. Өвдөө турах, эрүүлэр турах хоёрын ялгааг бол тэр үед бол тэгж амар мэдчихсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол эрүүлжээд ингэж явж байгаад манай хүн болохоор харгалж эхэлсэн байгаа шүү дээ. Харгалж эхэлсэн үеийн одоо хоолныхаа талаар ярилцаач. За би чинь тэгээд 10 дугаар ангид төгсөөд 2 жил 10 дугаар ангийнхаа яг төгсгийнхаа өмнө би гоо сайхны дамжин зүг гоо сайханж болж ирсэн. Тэр зунаа гоо сайханж болоод гоо сайхны мэрэгчлэлтэй болдог гоо сайхны салон. Намайг шууд төгссөн хүнийг шууд нэг хэлж үйлчлүүлж ирсэн их маш өөрийнхөө салон ажиллаж байгаагаар авч ирсэн. Тухайн үед амар баярлалаа. Эндээ ингээл ажилдаа орчлаа гэж амар баярлалаа. Тэгэхэд чинь нэгдүгээр гоо сайханж гэдэг юм чинь зүгээр л нэг сандлаас нэг сандлын хооронд хэмжээс үжидэг хөдөлгөөн байж шээ. Тэгж суух ямар ч хөдөлгөөнгүй болоод дээрэс нь яг цагт 12-оос 1-ийн хооронд хоол. Тэр хоол нь болохоор тухайн үед нөгөө хоолны мэдлэггүй гэж бас мэдлэггүй байлаа. Аль болох амттаа хуурсан татах 2 дугаар хоол шууд тийм хөл хоол. Тэгээд бас нөгөө цагийн хоол тэгээ нөгөөгөө ямар ч юм шатах хөдөлгөөн хийх болж нөгөө нэг сайхан 58 60 гэлтэй байсан хүн чинь явсаар байгаа нэг 70 ихсэн. Тэгээд тэр ухаан идэх хүн чинь нэг тархлаад байгаагаа мэдээд байгаа юм шиг байна. Яг нөгөө хоолныхаа юу бас барьж чадахгүй ихтэй хийгээд явж чадсан. Би яасан. Захиж чадчихсан. Нэг би зүгээр л яг энэ хоолны төлөө хоол идэл амьдрах нөгөө нэг зөвхөн ингээл хоол идэхээрээ тараасахаараа стресстэй. Хоол идэх. Хоол идэхтэй болохоор амар кайфтай идчихсэн. Идэд дуусныхаа дараа талын бие хаагаад энэ хата юу болоод байна гэж бодоод байгаа байхгүй. Тэгсэн энэ тэрийг өөрөөсөө барьж чадахгүйсэн. За тэгэхэд 70 эдэн гэхээр за тэгээд харгалал бүр дээшээ явах шалтгаан нь юу гэж үзэж байна одоо? Яг юунаас болж 93 кг гэсэн одоо явсан төрөлд нөлөөлсөн үү? Тэгсэн. 72-3 жилтэй байхдаа жимслээд тэгээд төрж байгаа. Төрөхөд би чинь хүүгээ одоо агуугаа гаргаж ирж 97 жил болсон. 97 жил болоход бурхан минь 100 жил болчихгүй маш их төрхийсэн. За бас бас нөгөө 100 болчих юм бас хэцүү шүү дээ. Тэгэнгүүтээ би чи бурхан сүүлийн сараа ядаж хоол молоо багасхыг би жимсэн юм байна гэж хоолоо барьж чаддаг шүү дээ баярлалаа. Тэгээ яг 97 хэлтэй хүүгээ гаргаад 93 хэл орчих болоо. За тэндээсээ дахиад за одоо нэг ингэж буухан дээр л 90-ээс доошо буугаад 86 доллар ороод ирсэн. За ашигтай ингээ бууж ин даа гэж буугаад доошо 79 руу ороод ирсэн. Дахиж юмсан. За. Хоёр дахь хөвгцөө. Гурав дахь хөвгцөө. Тэгээ гурав дахь хөвгтөө одоо нэг болтцсон чинь гаргая гэж бодоо. За гаргая. Нэг насны зүгтээ ялгаагүй гэж бодоо. Тэгээд айгүй
Төрөө. Тэгэхэд чинь би чинь бас л нөгөө нэг 70 хэлээс чинь дээшээ жирэмстэй төрхөж чинь 90 хэдийг л орчиж байгаа шүү дээ. Охин дээр бол хэвээр үнэхээр айгүй амар юм жоо бариатай авсан. Аль болох за нэг удаа дахиад нэмэргүй шүү дээ. Одоо баг зүгээр байхдаа миний хэдийг л орчих байж чинь дахиад нөгөө өндөж ингэж чинь дахиад жирэмслэр чи би баг дээр 100 гэж чинь баг хол шүү дээ. Тэгэхэд чинь би чинь нэг цагт нь хоол идсэн бол дараагийн өдөр 12 цагт чинь нэг цагаа нэг амираа жоохон найшиж шин. За тэгэл төрсөн. Хүртэл ажлын хэсээр аваад түрээд ойрхон 2 хүүхдээ гаргаад за 2 жил орчим болсон юм байна. 2 жил орчим болоход би чинь нэг сүйтэй тийж нэг чинь чадаагүй. Хөл дээрээс нөгөө юутай нэг хахтаа зөвхөн яг оройдоо өглөөдөө болчдаг өдөр гараад ажиллаа хийдэг болох нь яг хүүхдтэйгээ хоёр багтаага яг тулаад ирсэн ээж юм бас аваа. Тэгэхэд үгүй углаа гараад тэгэхээр нөгөө хөдөлгөөн газар ажиллаж байгаа шүү дээ. Ажиллаа хийж өчөж байгаа. Тэгвч 2 жил явсны дараа манай нөхөдтэй цатагсан. Яваад надад дээрсээр явах чи шууд 5 нас жилийн 4 сарын 1 явах 5 нас ерөн тугнаа. За тэгээд турнаа энэ хүсэл бодол за яг ямар шалтгаанаар одоо ийм бодол төрсөндөө эсвэл гадаад гол эсвэл эрүүл мэнд одоо маш олон хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Чиний хувьд за би одоо л турах болохгүй юм байна гэсэн яг тэр шалтгаанаа шууд хэлээ. Нэгдүгээр та мэдээж гадаад үзсэн ч нэгдүгээр та одоо эмэгтэй хүн бас хичээлээ хийж бандажаал яа. Маш юу ч хэлцэж чамаа шиг юу ч юмсан тэгэж бас гоё харагддаг байна. Эмэгтэй хүн чинь харахаараа хаагуур юм. Тэр бүгд юу ч юмсаа даруулах зүгээр ч нэг харахгүй юм нэгдүгээр нь. Өөрөөр л өөрийгөө харахад нэг шүүх санагдаад. За ер нь турна. Өөрөөсөө л юмныхаа зүгээр яаж хийж байгаа л юм жоохон чигээр болох. Тэндээ жоохон ирүүлчих. Ер нь амар тарган байх тусам зөвхөн нас их ачааллууд дээрээс нь царай зүсэнд ч хүртэл орчуулсан байна. Ер нь аягүй жоохон орчуулсан. Тэгээд ер нь туурч ирлээ гэж би клубт явж ирсэн. За фитнес клуб юм уу? Хоолны клуб. Хоолны клуб. Зөв хоолтын клубт явж ирсэн. За клубт явж ирэхэд чинь тэгээд бас нөгөө ингээд ураад иччихсэн дээрээс шигтэй хоолтын клуб байдаг чинь мэдгүй байсан. Манай нэг өөчтөд хийч маань амарч нэг клуб байдаг гэж хэлж байгаа. Тэгээд өвччихсэн. Очоод юу яасан? Очоод юу ч мэдэхгүй бас ингээд хараас гэж гараад танилцуулах юм аа. Тэрнээр чинь би чинь 100 хавтыг хийж чинь бичээд чинь юм гоёсоо. Ахта 100 хавтыг очижлаа. Ингээс тураад зөвхөн хоолоо сайхан бараал алхаад тэгээд хат чинь 65 байлсан. Вау, зөвхөн одоо 100 хоолтын клуб одоо нөгөө эрүүл хооллолт хэрэгэл барай явсан гэсэн үг шүү дээ. Тэгээд яваад 65 байлаа. За тэгээд 65. Тэгээд ямар нэгэн дасгал хөдөлгөөн бол хийгээгүй. Яахтай бүр хийж амар одоо нөгөө фитнестэй дасгал хөдөлгөөн хийж байгаа. Зүгээр алхаад айгуу алхажсэн. Алхахтай бол хийсэн. Тэгээд тэр хоолны клубт яваад хоолоо идэх дасгалаа юу алхаад яваад ингээд явж хатаас бас тийм амар байгаагүй. Бас альва юм чинь бас нэг хэмжээ хийцгаа цаг хугацаа. Өнөөдөр л одоо би идчихэнгүүд маргааш 8 гоё болчих юм шиг. Өнөөдөр л би дасгалын маргааш 8 гоё болчих. Зарим усаж айгуух тэгж бодож. Альва юм чинь хугацаа цаг хугацаа өнгөрөх тусам одоо үр дүн илүү их юм ирдэж илүү ирч өгч байгаа чинь бай. За одоо тэгээ нэг бас нэг эмхтэн чинь юм уу цаа мэдтэй. Илүү шунаад байдаг. За одоо энэ дээр ийм болчих жаа чинь дараагийнх дээр жоохон ингэж бас жоохон зингээ болгочих чинь. Яг хооллолтын клубт явж байгаа юм. Зөвхөн л жин аягүй хайчаад аягүй хайчаад болчихсон. За нэг өдөр жин болохгүй очиж болохгүй ячих юм бол жоохон стресстэй. Ер нь байнга буугаал гэж тийм. Ер нь жингээ буулгаагүй өдөр жоохон стресс чигээр маргааш юу жин буух. Нэмэгч наа. Ер нь стресс болон уур уцаар одоо тийм өөрийн тийм тав тухгүй байдлаас үнийг жинд амар нөлөөлтөй билээ. Ер нь стресс үнийг аяга амар
залууч идсэн хүмүүст ингэж яг нөгөө нэг хоёроо хийж жингээ үзээ. Яг дэлгэмээ барьсан байхад яагаад хасагдахгүй нэг ч тэгж асаа мэдчихсэн. Би тэгээ өнөөдөр бас яагаад ингэж энэ бичлэгийг хийх болсон бас нэг бодол маань одоо шалтгаан маань би одоо өөрөө мэрэгжлийн хүн те би ингээ хэлсэн шүү дээ ерөнхий ойлголтуудыг бол ингээ хэлэн тэгэнгүүт хүмүүс за ингээ амархан ч юм уу те арай өөр байдлаар хүлээж авдаг байхгүй юу яг өөр дээрээ туршаад үзсэн хүнээр яриулах юм бол хүн илүү одоо хүлээж авдаг гэсэн. Тийм үүднээс бас энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээд маш олон хүмүүст бас хэрэг болох байх гэж бодож байна. За тэгээд сая яриаг нь чинь ингээд сонссон чинь ерөөхдөө эрүүл хооллолтын одоо клубт ингээд явсан гэж байна. За одоо 93 кг-аас 65 кг болцоо харж чадсан байна гэж. За тэгээд нөхөрчин түрүүний яриан дээр бол нөхөрчин солонгос руу ирсэн гэж байна шүү дээ. Тэгээд тэгэхэд бол 93 кг хэдэн сарын дотор нэрээ үр дүн бэ? 3 сарын дотор 93 кг-аас 65 кг болцоо хасч чадсан юм байна. За тэгээд энэ байдлыг хасаад солонгос руу мэдээж нөгөө нэг ирсэн гэсэн тэр ярианаас болцооч. За солонгос дээр хэд чинь 65-аас яг нөгөө шинэ жил болоод шинэ жилээр чинь бас дахиад нөгөө яхан дэглэм илүү байраад бас нэг жоохон бас балажинда гоё гадаад 3 ойлоос нэг нэмж хасаад солонгос дээр чинь 62 хэлтэй солонгос дээр чилээ. Одоо тэгтээ ингээд харьцуулаад харахад бол ингээд нэгнээсээр олон хоолтой нэгэ явсан. Зөвхөн хоолтыг бариад яасан. Харьцуулж харахад айгүй өөр Гэхдээ бол тухайд нөгөө 62 чинь бас л зүгээр нөгөө жин дахь холбогдол өгдөг хүмүүсийн хувьд бол маш гоё өөртөө тааламжтай юм шиг болоо харагдах байдал дээр ингээд харах юм бол маш өндөр жингээс хассан үед бол арьс маш тулгарсан байдаг юм байна. Тэгэхээр дасгал хөдөлгөөн булчингийн үйл ажиллагаагаар буцааж тэр арьсыг ингээд чангалж өгнө. Одоо тэгээд тэр зурагч өөр харагдаад байгаа гэсэн үг ерөөхдөө бол. За тэгээд солонгост ирсэн тухайга ярил. Яг нөгөө солонгос дээр эренгүүтэл нөгөө зургатаар харж исэн майхан дотор орж үдээ идэл тэрийг шинэ гэдэж үзээд энийг даа гэж үзээд тэгэл нөгөө идэггүй байсан юмнууд одоо ихэнх нөгөө үдэн дог огт нөгөө Монголда идэж байгаагүй юм чинь дээрээ идэж үзэж байгаа амар жоохон тэрийг бүр ингээд амар эцэж би 90 сар гарan болоо 2 сарын жингээ үзэж би шууд 70 хэлчихсэн. 70 нөгөө 8 таргал би бүр нөгөө гэрт жим байхгүй өөрөө нөгөө тэр нөгөө таргаж байгаа мэдгүй яг бол нөгөө ажил гараа яваад ирэх чинь нөгөө нэг ажлын зүгээр шүү гарчдаг юм байдаг шүү дээ. Нэг чинь нөгөө жинс өмд өсвөл ажилдаа явах тийм юу байдгүй байх шүү. Тэгээ нэг удаа нэг жинс өмд өмсөөл нэг ажил нэг найз нь манай нүрийн найз хоол ирж байгаа яваад өмдөө өмсөж өөрөөр таргалсныг мэдчихсэн. Тэр өмдөө өмсөөл яваад исэн бол итгэхгүй яваад байсан шүү. Айхтар тийм хомбайлнаас тийм орон байхгүй нэг өөрийгөө тэгдэж харахгүй. Тэгээ бүр амар шокнд орсон. Юу вэ? Би 2 сарын дотор 8 ил ахтай яа гэв. Яаж би зовж нэг 3 сарын 3 сар болоход чи би яаж энэ жингийг буулгах гэж яаж хөдөлмөрлөө? Яагаад би ийм бурдан ингэж амар 70 ил болчихоо. За тэгээ солонгос дээр тэр 70 илээр буулгаж чаддаг өдөрт яг нэг одоо шинэ тогтсон томшилт болгоно шүү. Ширээ тогтсон. Тэгээ нөгөө нэг юм хүүхэр тав. Аяг тэр аяга дөрөв шүлийн бодгатай иддэг байсан. Яа одоо яаж идэж исэн юм болоо? Яаж ороод исэн юм болоо? Айгу одоо сайн маш юу яасан. Айгу сайн бүр амар сайн сунаад. Тэгээ одоо нөгөө юм амсаж үзэх гээл нөгөө ингэж яаж яхад урдхан шингээгүй араас нь идээд айгу таахгүй юмсан байлээ. Тэгээд чинь бас юу вэ? Тэгээ чинь буцааж дураах гэж бас элдв хангаа юусэн шид юм бас идэж uuсан шүү дээ. Одоо нөгөө зүгээр ээж байгаа луугаа сонсчихсан наатай. Тэр тухайгаа тэгвэл яриад өгөөч. Өөх шатагч гэсэн үг. Одоо өөх шатагч гэхээсээ илүү одоо турах юм бэлтгэл. Одоо нөгөө
нөгөө эмисантаа ороод бойл битээ тураахны хөдөл тэрийг аваад ямар үр дүнд хүрэх яах хийж мэдгүй идээд уучдаг. Ямар ч үр дүн гарч өгөхгүй. Яаж үр дүн гарах вэ одоо? Тэрийг уулаа ямар ч хөдөлгөөн хийхгүй хоолоо барихгүй байгаа хүн. Юм найдаа шүү дээ. Одоо нөгөө манайхны ч нэг ихэнх эмэгтэйчүүд нэг ахтаа үедээ бараг л одоо за энэ хүн юу угаад идээд турчих. Яг дөөрөөгөл уусныг хичүүл болох юм байна гэдэг. Би ч одоо тэр нөгөө фэйсбүүкээр ч надад ирсэн ч амар олон юм байж байгаа шүү дээ. Энийг угаад ингээ хийлээ. Ингээ яачин 7 хоногийн дотор 10 ил хасна, 8 ил хасна гэж одоо зүгээ юм байдаг шүү дээ. За тэрийг яг хаснаа. Хасна болсоо та нарт гэж хэлэхэд хасдаг юм билээ. Гэхдээ хассан хугацаанаасаа илүү нэмээд илүү таглуулчдаг юм шүү. Ер нь юмыг нөгөө нэг тэр ууж байгаа юм зогсоох үед буцаад нэмэгдэнэ гэж хэлэх гэдэг шүү дээ. Тэгээ ер нь ихтэй хурдан хугацаанд чинь хаях. Удаан хугацаагаар аажмаг хаях. Яг чи яг айхтар байдаг. Яг одоо бол өөрөө би чинь фитнесээр хичээлээд яваад одоо яг фитнес гэдэг тоогоор ороод одоо яг нөгөө дасгал хөдөлгөөний хоолоо яах вэ? За энэ үед би ямар хоол идэл болох нь дараа оройн цагаар ямар хоол идэл шатаж чадах нь аль нь илүү хурдан шингэцтэй байна гэдгийг мэдээд хүн мэдэж авснараа тэр мэдлэгээ илүү цаашаа хөгжүүлээд илүү үр дүн гаргаж чаддаг юм байна. Мэдхгүйгээсээ хүн дандаа буруу зүйл одоо хүний хэлний юм одоо хэд ч хэлцээ би одоо харган байлаа багш ингээд хунхаа байлаа гэж бодоход би багшийг хэлсэн юм аваад хэрэгжүүл турчин гэсэн бодлоо. Хүн болгон биологийн онцлог гэдэг чинь өөр шүү дээ. Тийм байгаад идэв юм билээ. Тэрэн дээр бол тэгэхгүй хүн өөрөө сайн одоо манай нэг өөрөө нүдэрээ хараад нүдэрээ хараад биеэрээ мэдэрэ. Тэрсэг хүн нүдэрээ харсан бол тэрийг өөрийнхөө биеэр өөрөө заавал туулаад тэрийг хэрэгжүүлээд үр дүн хүрээсэй гэж ер нь бол ихэнх хотод бүхнүүдэд бас хэлмээр байна. Ярих биш хийгээд хэрэгжүүлээд албан гараад үр дүндээ хүрээд үр дүнд хүрсний дараа энэ үр дүн яаж ингэвэ яав гэдгийг буцааж асууж бодож үзээд ингээд харьцуултаас хийвэл зүгээр юм шиг санагдсан. Одоо сайн харьцуулаад одоо би бол өөрийгөө одоо нэг айхтар бас сураад мэдээд одоо нэг тийм болцсон гэхэд бас арай болоогүй байна. Одоо дөнгөжлөөс мэдээл эзнийг аасны хэрэгжүүлэх гэж хичээгээд явж байна. За тэгээ хоёулаа одоо бишгээр анх ирэх болсон шалтгаан тий яаж мэдж олж авбаа бишгээ нөгөөс үзчихлээ нөгөө чи ингээд нэг одоо солонгос ч нэг ажиллаад хараад тэр фэйсбүүк дээр зургт үзлээ зургатаа тэгэл нэг мэддэг мэдгүй хэлүү гараад за тэнгуү чинь би чи фэйсбүүк чаад багшаа мэдээд тэр коммент хэсэг дээр одоо нэг одоогоор жаргал ахгүй нөгөө 2017 онд тэмцээнд орсон охинтой жаргал уянгаа хоёрын зураг тавигдсан байлаа. Би тэгээд шууд ороод хараад таашин бүхлээ. Тэр нөгөө жаргалын өндөр жинтэй нөгөө уяатай байсан зураг. Тэрийг хараад оо яг над шиг байна. За энэ хүн дээр л юм ярьсан. За тэгэл явах гол айгүй хичээлээс одоо юу санаж ийн үү одоо мэдэхгүй байна. Багш руугаа бичээлээ. Мессеж өчтөн бичээл, коммент өчтөн бичээл. Одоо за тэгэхэд л дандаа анги дүүргэсэн. Одоо хүнтэй. Тэгээ одоогоор бол яг нэг хүн одоо бол ингээд нэг цагтаа хоёр хүн хичээл мэддэг байсан. Анги дүүрсэн. За тэр анги дүүрсэн гэхээр 15 хүнтэй. Нөгөө нь хөдөлгөшгөл 15 хүнтэй л ингээд яваал. Тэгэл хүн дүүрчтэй ямар хурдан гэдэг солонгостоос ирж их хүн яваад үүрдийн багтаа гэж бодлоо гайхаад. За тэгэл хүлээсээр хагаад хүлээгээл байлаа. За нэг удаа чи 11 сар. Тийм би цааш шинэ бүртгэл авнаа явуулнаа гэж бичсэн. Гяст орно бичээ. Би одоо энэ удаа явж байгаа гэсэн. Одоо тэр маань дээд штэ юм дээр. Тийм байж дээ. Тэгэхээр за юу яа. Коммент биччихье. Одоо нөгөө мессенжер дээр ч надад нөгөө бичиж яг за нөгөө хүчийг хөөцөлдөж хүлээсэн гэсэн. За хажууд нь манай нөгөө гэрээ хажууд нөгөө багшаас зөвлөгөө аваад уянгаад байна. Уянгаас амар сайн энэ үлцэг шиг багштай явуулсан амар сайн чи баг явсан тийм ээ. Бараг намайг хичээл дээр очиж суугаад зөвхөн л багшаа хэлж байгаа гэсэн. Өөр хүн айгуу зөв яагаад чи өөрөөсөө тэгээрэй гэх. Хата ч бүр ингэж ирж байгаа гэж чинь таарах.
Тэгээ хэлжсэн. Тэгээд одоо бас уянгадаа баярлаа гэдэг юм юугаар хэлээ. Найз чи ийм болсон байна. Айгүйх гол юмнуудыг бас их хэлжсэн. Би яг очиод яг л багшийн юу гэж хэлжсэнийг хараад асглаа хийгээл тэгээ зогсчихсэн. Өөрөө сутаа нэг хайхтар гэж юмараа хичээл хаан цагаар гэж. Ер нь бол тийм боломжийг бол би бол олгоогүй. Тоо ясгаа яг. За тэгээд хоёлаа одоо ингэсэн байгаа штэ. Эхлээд манай хүн 3 сараас явж эхэлсэн. Би одоо айгуу цод санаж байна. Маш том биетэй. Өөрөө нөгөө өндөр хэмжин болохоор нэг клуб маань нэг л аврах томлхон орж ирсэн шиг санагдтыг. Тэгээд одоо тэр хугацаанд сэтгэл зүйн одоо төсөр төвчээр маш их шаардлагатай болсон шүү дээ. Ер нь бол энэ чинь маш одоо хүнд спорт байхгүй юу? Гэтэ хамгийн гол нь чи өөрийнхөө хөлс хөдөлмөрөө одоо хичээл зүтгэлээр өөрийгөө дахин буцааж одоо өөрийнхөө өмнөх байсан чинд одоо тэрэнд чинь би ингээд жоохон товчлж бусад энгийн ганцаараа ингээд буруу системээр явж байгаа хүмүүсээс илүү чи богинохон одоо хугацаанд маш олон одоо мэдлэг хөрөнгөлж чадсан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хичээллээд ингээд өөрийнхөө ингээд одоо хүсчихсэн жиндээ ингээд хүрсэн байгаа те. Тэр үеийнхээ сэтгэлээс бас боолцож. Нөгөө тэгээд анх орж ирэхдээ Есүсийнхаа залуу орж ирэхдээ. За одоо би яаж орж ирсэн? Гарахтаа би шал өөрөө гарч ирнэ. Өөртөө нэгдүгээртэй шаарсан чадсан. За тэгээ орж ирээд яхад анх үеэсээ юм чинь явж байгаагүй юм чинь хэлж би бэлтгэв. Би нэг зүг хийж байгаа. За тэгээ бүдүүн болохоор намайг хүн харж байгаа. Яаж юм бэ? Өөрөө жоох юм хайрцаг маяг юм болчихсон. Вакуумд яг тэгэл яваад эхний сар яваад дуусны дараа яг л нөгөө яагаад нөгөө чи би энэ хоёрхан хил хассан байна гэж багштай хэлжлээ. Тэгсэн юм би хоёр хил хассан гэрнэ обомны төргүүд аяг салсан. Тэгэхээр би болохоор өөр дээр явдаг хүмүүс болон бусад хүмүүст юу гэж зөвлөмөр байдаг вэ гэхээр жинд ерөөсөө бити тоон бити ач холбогдол үг. Тоо хасагдахгүй байх тусам тэрийг айгүй их одоо нөгөө анхаарал байх юм бол илүү стресстэй эхэлдэг учраас тоонд биш өөрийнхөө гадаад одоо үзэмж чиний өмсдөг байсан хувцс чинь чамд ямар мэдрэгдэж байна гэдэг чинь хамгийн чухал. Тэгвэл чи 1000 одоо тоо чинь бага байгаад байдаг өмсөд чамд ямар мэдрэмж төрж байна? Эсвэл чи тавиланд харахад одоо яаж ямар одоо галбиртай яаж харагдаж байгаа чинь илүү ач холбогдолтой чухал байдаг гэдгийг бас энэ машинаар хэлье. За тэгээд манай хүн ингэсэн шүү дээ. Анх бол би ингээд жингээ хасаад туурах ингээд хүсэлтэй ингээд явж байна гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол хоёлоо юм бодигоор үзээд бодны одоо массныхаа индексийг бол маш сайн судлаад явсан байгаа тийм. За одоо 2 кг одоо хаслаад гэхэд манай хүн анх бол өөхний хэмжээ маш өндөр байсан. Булчингийн хэмжээ одоо маш алдагдaltaй тийм. Ингээд хоёлоо болохоор системээ болохоор юу яаж явсан тийм. Өөхний хувийг багасгаж булчингийн нэмж эсрэгээр ингэж явж эхэлсэн байгаа тийм. За ингээд зорилготой хүрлээ. Зорилготой хүрээд манай хүн ерөнхийдөө 3 сар явсан тийм. 3 сар яваад зорилготой хүрээд за ингээд төгсөөд за ингээ явсан байгаа. За тэгээд төгсөөд явсны дараа юу болсон бэ гэхээр за Fit Mongolians гэдэг одоо эрүүл мэндийн хөтөлбөрийг анх эхлүүлсэн байгаа би. Тэгж яагаад одоо Солонгост байгаа монголчуудынхаа донд одоо Mr and Miss гэх тэмцээний зохион байгуулсан. Яг ингээ постэр маань явагдаад эхэлсэн гэсэн. Яг тэр үед ямар бодол төрсөн бэ? Хүн өөргөөс голдгүй юм шиг. Хараад үздэг чи. Яг нол болохыг ороод үзье гэсэн бодлоо байсан. Гэхдээ яг 100% бүр яг орё гэсэн шийдийг өөртөө тавиаг байсан. Ороод үзчихвэл яадаг бол нэг жоохон хэлцээтэй. Тэгэл яав. Ашраа яриа гэсэн. За тэгээд тэмцээнд ингээд бэлтгэх үе заяа. Жингээ хасах үе хоёрын аль нь чамд хэцүү байсан? Одоо нэг өсөндөө жингийг хасч өөхөө одоо өөхнийхээ хэмжээг бууруул жинг хасахад чамд илүү одоо тэр үед ямар байсан булчин ургуулж одоо биений галбирыг засахад тэгээд давхар хоол гэдэг ингээ явахад аль нь чамд илүү хэцүүс аль нь хэцүү гэхдээ аль нь чамд ингээ хүндрэлтэй зартай болиг гэх ингээ шантрамаар ч шиг үе байдаг шүү дээ. Ер нь аль үед чамд хэцүүсэн? Тэмцээний бэлтгэл. Тэмцээний бэлтгэл бол үнэхээр чангайсан, үнэхээр хат байсан. Гэхдээ за ястаа нэг л орно ярьсан юм чинь. Тууштай хийж зүтгэн гэдэг.
тэр орон гэсэн өгүүлбэр хийсэн болж бэлтгэлээ аль өөрийнхөө хэмжээнд хийж хичээсэн бас би бэлтгэлээ таслахгүй хичээжсэн. Миний чи ажил хаана бол хаана тусаад хотоос ирэл ингээд тэр тэмцээний үеийн за тэр ялангуяа өмнөх сарын бэлтгэл өмнөх сарын хоолой тэр сэтгэл зүй тэр бүхэн дээр бол хүн өөрөө амар хянаад өөрийгөө амар хүчтэй байлгаж бүгдийг яг ингээд яг энэ зааврын дагуу амжилт гарахгүй ш гарах юм лээ хизээч би гэж айхтар бүгд гарч ирэх болж шүү өстэй болно гэж бодоогүй. За тойлог бож нэг тийм сонирхолтой юм байгаа штэ. Чин хасчихсан үеийн одоо бэлтгэлийнхаа одоо талаар би яхаас илүү чи биеэрээ талсан учраас бас үзэгчтэй өнөхөр одоо 93 кг байж байгаа одоо ингэж яваад хасан гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд сүүл фитнесээр хичээлсэн үедээ жин хасахын тулд ямар системээр ямар програмаар явсныг хүмүүсээс илүү сонирхож байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр талаасаа ерөнхийдөө бас ярилцъя. Хоёлоо 7 хоногийн хэдэн өдөр явдаг байсан. Нэг явахдаа хэдэн цаг явдаг байсан. Ороод ямар физиклуудыг явсан. Яг тэр үедээ бас жин хасж байгаа үедээ ямар хоолтоор явж байсан зэрэг бас хуваалцаарай. За тийм 11 сараас хойш үлээсээр хагаад 3 сард багштар явж эхэлсэн. Багштар явж эхлээд энэ удаа зөв хооллолт, дасгалын хооллолт гэдэг хоорондоо амар ялгаатай шал өөр юм шиг. Дасгалаа хийгээд хажуугаар нөгөө нэг чийж мах, механик чийж мах үндсэн юмнуудаа эдгээр яг тийм за ямар ч юм дэлгэн байх чийж мах гэдгийг мэдчихсэн. Гэхдээ тэрийг яаж идэх вэ бас мэдэхгүйсэн. Тэгээд тэр жим буулгаад тасгалаа хийгээд хоолоо зохицуулаад ингэ явж хахад зарим улсууд гэж боддог юм шиг. Миний л бодлоор тэмцээ одоо тасгал хийгээд явж байгаа ч гэсэн шилдаанаас ороод одоо тавсгах болж гоо жоохон халуун нөгөө ороогүй хоол идчихвэл зүгээр гэж боддог. Зүгээр биш шүү. Заавал яг л хэрвээ үнэхээр л яг бэлмээ бариад тасгал хөдөлгөөний хийгээд хоолоо явж үедээ явал гэртээ бүгдийг сайхан бэлдээд би гэртээ бүх хоолоо бэлдээд тэрийг яг цагийн хугацаанд оруулаад цүнхлээд яваад ирсэн. 7 өнөөр 3 өдөр би багштар явдаг байсан. Бус 4 өдөр болохоор гэртээ зүгээр фитнесийн зал руу орохгүй багшаад одоо гэртээ тасгалын бичлэг аваад тэрийг гэртээ хийсэн. Тэгээд нөгөө ясчтай хоёлоо ерөөдөө чин хасж байгаа үедээ бас хоолныхоо нүүрс усыг ч юм уу баг хэмжээгээр ерөөдөө айжмаар хасаад ерөн бол огцон бол яваагүй тий. Баг зэрэгээр ингээд бие ингээд тасгаад ингэж хасаад тэгээд буцааж нүүрс усаа зөв цагтаа хийдэг болсон. Тэгэхгүй бол огтхон нүүрс усыг бас хасаж болтгүй шүү хүмүүсээ. За тэгээд дараагийн юм бол тэгэхээр дасгалыг хүмүүсээс ямар системээр явсан бэ гэдгийг аяг сонирхдаг. Тэгээд энэ хүн маш өндөр жингээс хассан байсан учраас арьс бол маш одоо ингээд суларсан байсан. Тэгээ энийг би weight одоо тренер одоо хүчний дасгалтай кардиак ингээд хослуулж хийдэг гэсэн шүү. Тэрийг бас хэлмээрэн. Тэр нь юу вэ гэхээр одоо фитнес дээрээ одоо хүчний дасгалаа хийгээд бизнесийнхаа дараа болохоор кардио дасгалууд хийлгдэг байсан. Ер нь бол бэлтгэлийн өмнө бол би халаах одоо маягаар нэг 5-10 минут бол ерөөдөө биеийг халаалгаад халаасны дараа хүчний дасгал руу ороод хүчний дасгал дууссаны дараа одоо юу яадаг гэсэн кардио дасгалыг хийдэг байсан. За өөр нэг зам дээр ингээд алхасаар агаад ингээд тураад ингээд явхад нөлөөлсөн нь гэвэл бас яг баг зэрэг нөлөөлсөн. Гэхдээ эрчимжүүлж бас явах нь аягүй чухал байдаг тийм. Тэгээд нөгөө дасгалууд замын ачааллууд одоо нөгөө зам дээр явах ачааллууд нэмэгдэх үед ерөнхийдөө ямар байсан? Амар байсан гэж хэлээ. Хэцүү байсан. Ер нь 1 сар яваад 2 сар яваад 3 сар явуултын дараа би тусдаа нөгөө багшаас салаад нэг явсан. Нөгөө жиндээ хүрчээд явсан байхгүй юу аа. Нөгөө хүсчихсэн жиндээ хүрчээд манай хүн ингээд би дагаад бас ингээд өөр ингэсэн одоо мэдлэгтэй болсон байгаа шүү дээ. Тэрнгээрээ бас нэг сарын хугацаанд явсан тий. Сарын хугацаанд яваад яхад 3 сарын дотор хүн яг тодорхой хэмжээгээр хөдөлгөөнийхөө эвслийг болоо одоо нөгөө энэ үн техник анализсэн техникийг жоохон сурт юм билээ. Яг бүр би дагаад явах чинь хэмжээнийхэд бол хүрээгүй юм билээ. Би ч одоо бараг багшаас юу л 2 толгой 3 толгой юу илээ гэж асуугаасаа бараг айгаад. За юу гэж асуудаг юм бэлээ? Би одоо зөв хийгээд байгаа болов буруу хийгээд байгаа болов?
одоо бодох нь бол тас буруу ирээ явж исэн байлээ. Тэгээ би бас танарт хэлдэгтэй. За өнөөдөр цөмөрөө нурууны дасгал хийж шүү. За одоо ингээд ийм дасгалууд хийж шүү гэж ингээд яваад байдаг те. Тэнгүүд тухайн үед нь за дараа нь сайн тогтоогоод авчнаа гэж ингээд бодоод исэн чинь хоёулангийн хугацаа авчихсан. Тэгээ нэг үтсэн нөгөө 3 сар маань дууссан. Тэгээ ганцаараа би дараа авчих юу явж. За ямар ч байсан төмөрөн дээр энэ төмөр юм шиг ингэж хийх ёстой. Эхнээс нь агуулгал бүр тойрол бүх төмөр дээр тасгалж байгаа хэвчээ. 3 сар тусдаа хичээлтэй. Тэгээ сүүлд нь багштар очиод би өөртөө бүгдээ ингэж хийчихдэг байсан гэсэн чинь багштаа загнуул. Юу яриад байгаа гэж. Юу сурч ийсэн чи гэсэн чинь. Одоо би дахиад багштар явж эхэлсэн шүү дээ. Гэхдээ бүх одоо 2 толгой 3 толгой за энэ өвцөг ишээ энэ нороо ишээ тэгэл юунууд яхад би бүгдийг амар санаа жинхэнэ тэгэхэд өстой тогтосон. Тэгэхгүй эхний өндөр ч юм чинь нөгөө одоо нөгөө ачаалтаа нөгөө яхад хүн тасгалуудаа хийж байгаа шүү. Тэрэн дээр яхад нөгөө тоо за тэдээ хийж тэдэн тоо хийшүүгээл тэгж тэр тоогоо дуусгах гал хүн нөгөө үгүй илүү бие рүүгээ оруулж мэдрүүлэхээсээ илүү тооноо ачаал бүгдлөө өгөө тэгээ явдаг байсан байна. Тэнгүүд би чинь нөгөө нэг 3 сар яваад дуусчаад дахиад гэрийнхээ төлөвөөс очиж буцаад явсан шүү дээ. Тэгэхэд энэ дасгал маань аль хэсэг рүү маань яаж орж байгаа вэ? Яг тэр явж ирсэн сүүлийн 3 сарын мэдэрч өөрлөг амар сан тэрэн дээр дүнэлтэйгээ за энийг хийж байгаа биш юм гэж энэ тэгдэггүй хийг бол надад бишсэн шүү. Бүр нөгөө ухаарцсан ирсэн шүү дээ. Бүр тэгээд ер нь цаг хугацаа гэдэг бол өөр амар хурдан өнгөрч байна. Тэнд очисон ганцхан цаг багштар явж байгаа ганцхан цаг дээр одоо хичээлж байгаа хүмүүс байдаг. Айгуу сайн юмаа тогтоо. Айгуу сайн үр дүнтэй альва юм чин сэтгэлээсээ энэ хэний төлөө өөрийнхөө төлөө гэж айгуу сайн яагаад хэний буруу за өнөөдөр хийсэн бол маргааш цаа яах вэ хичээх гэсэн нь болсоо айгуу томаалтаа гэдэг чинь тэрийг битээ өдөр болгон битээ тахтаа өнөөдөр хийх ёстой бол өнөөдөртөө хий маргааштай хийх ёстой бол маргааштай хий өдөр өдрийн цаг хугацаа гэдэг чинь болохгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг яг юм алтан цагийг яг хаана хэлцээд нь юугаа хийх вэ айгуу сайн хийгээд яваарэ гэж хэлмээрээ. За олон сонирхолтой асуулт. За фитнесээрээ ингээ хичээлж явах үед бид нэр зөвхөн чи байгаагүй те чиний хамтрагч гэж байсан. Мөн маш олон одоо надад явдаг маш олон хүмүүс байсан шүү дээ. Бараг 20 30 одоо хичнээн ч хүмүүсээс ингээд энэ дундаас ингээ яж хад юм хөвчлээ юу тохиолдож ирсэн. Одоо тэрийг хөвчлээ юм гэсэн дурсамж байгаа шүү дээ. Хинсээ хаваастаач. За одоо хөвчлээ явдлаа. Тэр чи одоо намайг нөгөө нэмээ болсон гэдгийг сонсоод шууд ихэнх нь бүр гэ бүр гайхаад. Яг нөө одоо битээ худлаа яриад байж юм уу те. Багш хүртэл өөрөө тухайн бас шокнд орчихсон шүү дээ. Яа, за тэгээд юу яа. Одоо ингээд нөгөө нэг тэмцээнд бэлтжих үед байгаа шүү дээ. Тэр чинь маш хатууд үлмээр ингээд явагддаг байгаа. Яг тэр үед намайг өөр нь хуурж исэн үе вэ нөө. Хуураагүй гэж бас худлаа хийсэн цаашаа. За яас дараа нь яас харамссан уу? Нэг 7 хоног бол нэр үнэхээр яг өстой яг 7 хоног 2 3 өдөр яг нөгөө байх хэвээр хоолой идээгүй өөр хоол идчихээ. Тэгсэн чинь шууд за ястаа нэр өөрийгөө тэнэг маргаж цаашаа. Эзний дараа шууд мэддэг. Тэр бол ямар ч хүнд очоод би өстө яг бигмээ бариад байгаа гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй байлгүй шүү охтуудаа. Энд чинь бүгд уушаагаа. Тэр чинь нөгөө нэг энгийн ирүүлчихэд өөрийнхөө хэмжээнд нөгөө нэг жин хасгаар явж исэн үе чинь болсон нэг өөр үе тэмцээнд бэлдэж байгаа үе гэдэг чинь маш хариуцлагатай одоо байх хэрэгтэй. Тэгэхэд дэглэм алхахын гэх юм бол чи одоо нэг өсөндөө өөрийнхөө 7 хоног хөлтөө уурсгаад энэ чинь бас өөрхөн нөгөө нэг хөрөнгө мөнгө зарцуулж байгаа шүү дээ. Тэрийг чи 7 хоног ингэ кэнселж байгаа байхгүй. Баг 14 хоног кэнселж байгаа. Оо тэр одоо баг тэрийг буцаад шатаагаад ихэхээсээ илүү тэрэндээ стрессээ бол нөгөө яагаад юм гэж вэ? Энэ юу орох гээд явж байгаа хүн бэлээ. Энэ чи юу илээ гэх. Тэгэхэд би яг нэг стаа яг тэмцээн болохоос 14 хоног өмнөх 7 хоногт яг тэгээд юу илээ гэж нөгөө толгоор дотор 40 доо ингээл тэгээ манаа нөхөрсөн. Чи тэмцээнд орох гэж байгаа юм. Яагаад сая идчихвэ? Үгүй харин би яагаад сая идчихвэ юусоо бодоогүй идчихлээ. Тэгэхээр ер нь бол бүх одоо
тамирчид ч юм уу те бүх хүмүүс ийм үе бол тохиолддог. Ингээд яг тэр үедээ өөрийгөө амар хяналттай байх хэрэгтэй. Би чи юу үлээ одоо энийг идчих юм бол надад ямар үр дүн гарах вүлээ те тэрийг амар сайн тооцоолоод одоо явж явах хэрэгтэй. Нэгсэндээ сэтгэл зүйн асар их төвчээртэй байх хэрэгтэй. Гэхдээ ер нь бол ингэж явсаар явж байгаа зүйл чинь одоо чи тодорхой хэмжээнд маш их төвчээрийг өөртөө суулгаж авч байгаа. Мөн одоо надад ямар одоо бэлтгэлийн тэмцээнд орох явцдаа ингээд дэглэм алдах юм бол надад ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгээс одоо өөртөө туршаад үзсэн гэсэн үг тийм. Тэгэхээр бол тийм алдааг бол дахин бол гаргах одоо шаардлагатай. Бараг тэрийг тэгж дахиж алдаж хийсэн бол зүгээр байжсэн тийм. Тэрийг ямар идэж үзээгүй юм байсан шүү дээ. Тэр бол бүр болохгүй хоошоо бүр явж мантон бууз шүү. Яна. Бүр шингэхгүй бүр хэдэн өдрөө яасан гэж би тэгэж ялдаг шүү дээ. Ямар. Одоо нэг ширхэг мантон бууз шүү дээ. Ганцхан ширхэг мантон бууз намайг би баг 4 өдөр гүйж харьяаж өстөө. Гүйдэг минут цагаасаа илүү их гүйж тэр их шатаасан гэх. Тэгэхээр хоёулаа бас нэг зүйл ярилцах юм маань нэмэлт бүтээгдэхүүн тий хүмүүс бас их сонирхдаг шүү дээ тий. За нэмэлт бүтээгдэхүүн юу хэлж ирсэн бэ гэдэг талаар ярилцъя. Ер нь хүнд хэрэгтэй юм бэ нөө энэ явцад? Хэрэгтэй. Яа тэгвэл одоо амар зүгээр л махан биеэр зүтгээд ивэл хүн чинь тэр чинь үр дүн үлээр байх уу. Тэрээс нь өөрийн хүч энерги өөрөөс гарч байгаа тэр их энерги бас юугаар өгөхгүй. Илүү юм чи одоо зүгээр л энгийн жишээгээр ярихад бид нар чи ингээл хавар намар ингээл янгаргаанд болохоор витамин уу гэдэг витамин ууртай яг ажиллах. Араа нөгөө зүгээр ажил хийж байгаасаа илүү ажлын хажуугаар бас дасгал хөдөлгөөн хийгээ явахад бас юу хэрэгтэй ямар юм хэрэгтэй бэлтгэл хийгээ уугаад яа. Бэлтгэл хийхээрээ заавал айхтар тийм хүчтэй янз бүрийн гаж юм бол ерөөсөө уугаагүй. Яг л хэрэгтэй би ч одоо риса олоо амино вей протеин гэжсэн. Яг тэгэхээр одоо ялангуяа солонгосын нөхцөлд маш их ачаалалтай биений хүчний ажлыг хийдэг. Биений хүчний ажлыг хийгээд энэ дундуур давхар өөртөө ингэж анхаарч одоо булчин ургуулж тэмцээнд орох гэдэг шүү дээ. Энэ хоёрын хооронд маш одоо төвчээр одоо хатуужил одоо хүн байх хэрэгтэй. Энийг хүн ганцаараа бахан биерээ зүтгээд байх юм бол дийлгүй одоо норж унах гэсэн үг. Тийм учраас нэмэлт бүтээгдэхүүнүүдийг одоо би танарт зөвлөд хэрэглүүлсэн байгаа тийм. За тэгээд ер нь бол за юу болгосон? Pre-workout буюу нөгөө судас тэлэгч уулгасан байгаа. Пицца уулгасан. Whey protein энэ гурыг бол бүр заавал уулгаж явсан байгаа. Тэгэхгүй бол маш өндөр ачаалалтай ажлын хажуугаар бэлтгэл сургууль тэмцээнд орно гэдэг чинь нэмэлт бүтээгдэхүүн байхгүйгээр энэ бас боломжгүй. Тэгээд энийг бас аягүй сайн зохицуулж явсан байгаа тийм. Тэгэхээр одоо хэдий хоол хүнснээсээ бид нэр уурын нэмэлт бүтээгдэхүүн одоо шинэ тэжээлээ авч байгаа хэдий ч заавал энергиг ба нэмэгдүүлэх одоо нэмэлт бүтээгдэхүүн бол шаардлагатай болсон байгаа тийм. Тэр үднээсээ бол хэрэгжижсэн байгаа. За тэгээд багштайхын давуу тал. Багштайхын давуу тал чи одоо ингээл энэ үр дүн биш. Би зүгээр мэдхгүй зааланд ороод хийх. Яг зөв зааврын дагуу анханасаа сураад мэдээ заалгаар явсан үр дүн хоёрын хоорондын хугацаанд бас дунд цаг хугацаа гэж байгаа. Хэд юм зүгээр цаг хугацаа алдахгүй ш. Анханасаа хийж эхлэхдээ юм хүмүүстэй одоо яваа хичээлж турыг одоо гоё сайхан бийтэй олё ирүүлжээ гэж бодож байгаа бас анханасаа заав ойрхон газар хаа тий монголч гэхгүй солонгос гэхгүй юм заавал тодорхой хэмжээний багштай эхлэрээ л гэж хэлмээр. Гэтэ хамгийн гол ажиж ер нь үр дүн аягүй сайн мэдэн зөв хичээлээ зөв хөдөлгөөн зөв төр техниктайгаа харьцах ядчил барай л хөдөл юу яхаа чи хооронд чинь амар их байгаа шин одоо түрүү барай дэшийнхэн уруу зүрүү байхад нүрэндээ яаж ачаалахгүй ингэ байхад энэ зүрүү яаж алдахгүй байх вэ? Энэ минээс агуулаад жижигхэн юмнаас том юм хүртэл зөвлөгөө бүгдийг яг тавьдаг болохоор багштай байсан давуу тал бол амар хүндтэй. Сул тал вэ? Сул тал байна. Хэцүү шттэ ер нь ингээ иймэрхүү одоо манай багш чад багштай бол за чөлөө гэж авч болох уу гэж гурах ямар ч юу байхгүй. Ер нь ингээл бүх юм яг ингээ
барилдаад юм багшийн хичээлийг баг гяс дуусчаал дараагийнхаа минь хэмжээлээ гэсэн юмтэйгээр анх бас айгуу тэгээ явж исэн бол одоо дараагийнх дээрээ яах вэ? Хичээл дээрээ яг ирсэн юм а хийчээд дараа нь юу мэдхгүй үлдээ ч тэрийг асуучаад явах гэсэн юм. Баг их болгонд юм асуух гэсэн. Гэтэ миний бас нөгөө боддог одоо та нарт зулан одоо маш олон хүмүүс байгаа шүү дээ. Биднэрт юу гэж ярьдаг гэхээр бид нэр маш ачаалтай нэгэнд байгаа тийм мэдээж хүн болоо мэдчихэж байгаа. Тэгээд энэ хажуугаар одоо сар болгонод ингээл төлбөргөө л яваад ингэж яахгүй тийм. Тэгэхээр одоо богинохон хугацаанд гэхээр одоо 3-аас 6 сарын хугацаанд багш дээрээ яваад одоо миний тэр олон жил одоо би чинь бас бээрээ туулаад тэгээ үзээд номын үзээд ингээд явж байгаа тэр их мэдлэгийг 3-аас 6 сарын дотор та бүхэн ингээд мэдээд одоо авна гэдэг бол маш том боломж гэж би хардаг. Тэгээд бас одоо нөгөө хүмүүс их төлбөр асуудаг шүү дээ. Тэ төлбөрийн хувьд бол одоо Солонгос багш нар ямар төлбөртэй байдаг нэг юм мэдхүү. Ер нь бол үнэтэй л идэв юм шүү дээ. Галтаа улсуудаа явж байгааг сонсоод ингээд би тэр баг Солонгос багштай яваад тэгж үрдэн гарсан бол одоо ингээд энэ багштай яваад ирлээ бас ингээд харьцуулт хийгээсээс юм чинь бас харьцуулт тийм шүү дээ. Би одоо бас үнэхээр окей яваад байна уу хятад яваад байна уу гэсэн ингээд харьцуулт хийх. Багшийн хувьд багшийн төлбөр бол хямдхан зааж байгаа үрдэж байгаа үрдэн болон одоо цаашдаа гарч байгаа мэдлэг энэ хүний хэдэн жилийн одоо сууж мэдсэн болно. Цаг хугацаа мөнгөцөөс үргэлжлэн сууж мэдсэн зүйлээ бид бүгд ингээ харамгүй яг тэр явж байгаа тодорхой хэмжээний хугацаанд зааж ингэж өгч байгаа. Одоо цаг хугацааны хажууд төлбөр олон хийх юм. Төлбөр гэж хүн одоо аливаа зарим улсууд маань ингээл мөнгө цаас одоо цаг хугацааг өөрийнхөө одоо нэгдүгээр тавиад байдаг бол хүн төлсөн мөнгнөөс бишээ илүү юуг илүү сурч мэдээд өөртөө юуг их аваад байна гэдэг арай жоох өмнө тавиад үзээд бас эрүүл мэнд бас хамгийн чухал л да. Тийм. Эрүүл мэндтэй л байж илүү цаашаага их хэмээг хийж дээ шүү дээ. Одоо бараг л одоо тэр хүний мэдээлж ажиллаж байгаа юм бол мөнгө их гэж ярьж байгаа шүү дээ. Тэр мөнгө чинь шүү дээ. Бид нар чинь хитэн цагт босоод хитэн цагт ажилладаг болсон гэхлээр хитэн цаг ингээд 4 өчөө санджаануулж байгаа мэдгээр авдаг билээ. Тийм болохоор бас тодорхой хэмжээний өөрсөндөө цаг зав гаргаад дасгал хөдөлгөөн хийгээрээ нэг бүтггүй энэ ажлыг хайж байгаа хийж болохгүй гэсэн битээ тавиад болдсон байлээ шүү. Хүн өөрөө хүсээд хичээгээд үр дүнгээ үзээ мэдрээ би өөрийгөө эргүүлээ гоё болгоо гэж бодож байгаа. Хүн заавал гоё бие хэлбэртэй болохдоо орчиж нэгдүгээр тавьж явах биш. Хүн өөрийнхөө биеийг эргүүлжүүлээд өөрийнхөө хөдөлгөөнтэй илүү олон одоо за 70% гэсэн бол 75% төгсөж тиймэрхүү болж байгаа тасалж байгаа. Баг хэмжээгээр ч гэсэн хийж байгаа. Хийж хэлээсээ одоо хийж хэлмээр байна. Гол хэрэгтэй. За тэгээд дасгал хөдөлгөөн хоол хоёрын хослол гайхамшиг юу вэ? Аймаг гайхамшиг шүү дээ. Тэгэхээр гайхамшиг. За яг хуваар юм бол зааландаа очиод багшийн заавар болон одоо би дагаад хийж байгаа улсууд дасгалаа хийгээд амар их хөлс хөдөлмөр цаг хугацаа гаргаж гаргачаад гэртээ очиод яг тэр шатааснаас илүү их дахиж юм байна. Тэгэхээр 80% нь хоол 20% нь хөдөлгөөн гэдэг бол үнэхээр яг үнэн байдаг шүү. Манайхан ер нь хоолоо яг яс бариад яг ингээд авчаа. Би яг ингээд 5 цагийн 5 цаг хугацаас ирүүлдэг байсан. Тэнд хоолыг 8 цагтаа иддэг. 2 цагийн дараа 10 цаг жаах юм. 12-оос 1 яваа. Бас яваа юм жаах юм. 6 цагаас 7 цаг яваа. Сүүлийн бэлтгэлтэй хэмжээний бэлтгэл байгаа 6 цагаас шүүж идэх. Хоол бол амар чухал. Дасгалыг хийжээд хоолоо хамаагүй юм ямар ч юм. Хоолыг барьчаад дасгал хийхгүй бол бас ямар ч юм. Тэгээ эндээс бас нөгөө юуг одоо олж авах гэхээр хүн ер нь зүгээр нэг садах гад хоол идэж байгаа биш. Энэ одоо хоол энэ хүнсний бүтээгдэхүүн надад хэрхэн шинэ тэжилтэй вэ гэдэг талаас нь бодож чиглдэг болсон тийм. Одоо бараг л зүгээрээс нэг жижигхэн одоо юм аваад
хаяа чи ингэж идэхэд харахад одоо нэг чихэн юм ч юм уу тийм юм байна. Хойд калорийг харах юм шиг. Калорийг калори одоо бүгдийг хараад одоо оёосоо авч идэхдээ бол оёосын калорийг харж байгаа. Оёосоо чи дотор олон янз шиг өндөр калоритай дотор хаамт чи чихэрлэг төрөлтэй оёосоос байна. Ямар ч чихрийн төрөл ороагүй оёосоо цэврээрээ тийм бүгдийг ингээ хараад одоо аль болох жоохон чихэргүй би одоо нэг төрөл одоо ерөөсөө сахар хийсэн. Сахар төрөл ямар ч юм хийсэн. Тэгээд давсыг бол огт харьцан явж байгаа. Одоо давсны оронд давсаад юу хийх юм бэ? Яг стик талаа хийчихдэг. Тийм өөр юмнаас авчдаг гэсэн үг тийм. Яг нөгөө давсагтэй. Зүгээр яг хийсэн. Надад энэ юу байна да? Анх одоо над дээр 2019 оны 3 сарын 11-ний өдөр ирсэн. За би миний хувьд бол одоо над дээр үйлчлүүлж байгаа бүх хүмүүстэй ингээд юу нээдэг байгаа. Анх хэмжилтийн хувцсыг нээгээд сар болгоо ингээд ийм бодигаар хэмжилтээ үзээд за энэ хүн хэр явж байна? Үнэхээр ингээд барьж чадж гэнэ үү? Өгсөн үлгүй одоо өөрөг даалгаврыг биелүүлж чадж гэнэ үү гэдэг маань сарын доторх энэ одоо эмбоди одоо гараад ирдэг ба. За энэ хүний өвгөн хэмжээ хэр хасагдсан байна, хэр буурсан байна, хэр нэмэгдсэн байна. Одоо тойрогны хэмжээ ямар одоо төвшөнд явж байна. Алин дээр нь илүү ажиллах хэрэгтэй. Ингээд хойлоо яваад ингээд явжсэн. Анх манай хүн эрэхтэй 73 кг жинтэй ирсэн бэ. 73 кг жинтэй ирээд за өвгөний хэмжээ бол маш өндөр. Булчингийн бас баг зэрэг алдагдaltaй ирчихсэн. За тэгээд одоо хэд таргалтай гэдэг одоо юугаар ирчихсэн. Тэгээд дотор өвгөний хэмжээ 10-таа ирчихсэн. За тэгээд яг одоо нэг өсөндөө 3 сараас хамгийн сүүлийн бид хоёрын хэмжилт бол одоо 2019 оны 12 сарын 14-ний өдөр хэмжилт хийсэн байгаа. Энэ дээр үзэхэд 54 кг болсон байна. Хэдэн кг болсон юм бэ? 73 гэдэг чинь бас л ерөөс 20 кг хасан 18-аас ирсэн. Тийм ээ. За тэнгууд булчингийн хэмжээ бол маш өндөр 26. За тэнгуудад өг кг гэдэг ингээд 54 кг руу орсон байгаа байхгүй. Манай хүн бол анх нөгөө жин хасгаж одоо нөгөө орж иржсэн бол одоо нөгөө нэг энэ юугаар үзэхээр бол эмодигаар үзэхээр бол баг жингийн нэм гэсэн хөрдөн гарч ирсэн. 800 баг 5 ил нэм гэсэн. Нэм гэхдээ энэ бол нөгөө нэг энгийн одоо фитнесээр хичээлдэг хүмүүсийн хувьд өөрөө чи хувьд бол шал өөр төвшинг хоёлаа сүлд явсан учраас тэ жин нэм гэсэн байгаа. За тэгээд өнгөрсөн хугацаанд маш их төсвөр төвчээртэй олон хүнд бас урам зориг өгсөн байгаа. Тэгээд багшд нь одоо нөгөө Солонгос улсад албан ёсоор одоо Монголын бодитын фитнесийн холбоог үүсгэн байгуулсан байгаа. Тэгээд өнөөдрийн хаяар ярилцлагаар чамаагаа ингээд өдөртөх зөвлөлийн гишүүнд ингээд болоод маш олон одоо үйл ажиллагаанууд дээр нэгдээд одоо өөрөөхөө даван тулсан бүхний бусад хүмүүстэй хуваалцаад ингээд нэг зорилготой одоо Солонгос улсад Монголынхаа бодитын фитнес спортыг илүү олон хүмүүс урьдчилан таниулж одоо эрүүл мэндтэйгээ их орондоо уриатайгаар явагддаг шүү дээ. Ерөнхийдөө манай үйл ажиллагаа тэгээд олон хүмүүс тус олж ингээд хамтран ажиллах байхаа гэж найдаж байна. Ингээд өдөртөх зөвлөлийн гишүүний ингээд өөрийн чинь ингээд хариуцлагатай энэ ажилд ингээд томилж байна. Юу ч ялаагүй юм шиг. За би бас өөрөө гинтим байлаа. Одоо нэг бичиг баримт янз бүрийн асуудлууд маань одоо явж байгаа. Албан ёсоор бид нэр Солонгос улсад одоо Монголын бодитын фитнесийн холбоог үүсгэн байгууллаа. За гэдэг хэлж авах нэг хэцүү. Гүүгээд болж болохоо их хэцүү. За бай ихний хэлж баярлалаа. За ийм амар хариуцлагатай ажил дээр бас томлоо тавьдаг. Би одоо аль хэдийн чатаад заримдаа сонсон шүү дээ. Аха. Тэгээд заримдаа сонсон бол илүү холсон илүү хүндээ. За тэгээд бас одоо төрөө тар одоо жин нэмсэн байгаа ээжүүд ч юм уу те эсвэл одоо ингээд
жингээ хасахыг ингээ хүсэж байгаа эмэгтэйчүүд бүсгэрчүүд маш олон хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүстэй хандаж одоо үг хэлнүү тэгээ хоёул өнөдөр ярилцлагыг дуусгая. За төрсөн ээжүүд тогтож өндөр жингээс буух гэж байгаа асуудал. Өндөр жингээс буун гэдэг бол айгүй удаан хэцүү үед тэр бүгдийг давах чадвар гэсэн гарах үг хамгийн түрүүнд юу вэ гэхээр өөрийгөө айгүй сайн бэлдээрээ сэтгэл зүгээ их сайн бэлдээрээ сэтгэл зүй бэлтгэсэн байхад ямар ч хүнд тасгал ямар ч бэлгшээл дунд нь юу ч тарж исэн зүгээр даваад авчихдаг. Тийм болохоор нэгдүгээр сэтгэл зүгээ сайн бэлдээд үнэхээр энэгээ хиймээр биеэр болно гэсэн бодол байгаа бол тэр зорилгоор хийх болгондоо өөрөө өөртөө тавиад илүү үр дүнтэй юм заавал хэрэгжүүлээд биелүүлээд өөрийгөө хурдаж юм. За өнөөдөр хийх юм бол маргааш хийхэд за маргааш хийх юм чинь гэдэг чинь хүрч байгаа өөрийгөө л хүрч байгаа. Тийм болохоор ер нь тэг яг цагтай надад хавраад байгаа юм шиг гэдэг шүү дээ. Одоо ер нь тийш би ч одоо ингээл хичээж байгаа чинь доктодоо гэж зөндөө харж байгаа. За өнөөдөр идчихээ яа гэдэг маргааш болчих. Тэгтэн би эхлээл дугаал ингээд сонсдог байсан. Эсвэл тэсгээ хэлжээ л шүү. Өөши. Хэнийг хураад байгаа юм чи өөрийгөө хураад байгаа шүү. Энд чи багшийг хураад байгаа юм биш. Багшийг хэвээр юм хийгээд өгснө үү гэсэн. Тэр цагтаа хичээлээ заасан. Чи дахиад нэг өдөр 7 хоног гартчих байгаа. Тэрийг л ойлгоо. Би энийг бас анх өөрөө мэддэг байсан. Мэдчихэд би ингэж хийж байна. Би мэддэг байсан бол чи идсэн би идсэн шүү дээ. Яагаад тиймэрхүү яриа хоорондоо өгөх байсан ба. Тэрийгөө мэдээд тэрийг ингээд яасан болохоор тэр хүний дахиад идэх алдасаа заадаг. Ягасаа гэсэн үгнээс хэлдэг байлаа. Одоо надаас асуугаад надтай яриад надаас сонсоод явж исэн октод мэдчихэж байгаа. Надад дахиж тэгж өөрсдөө хуурж болохгүй шүү. Эндээс бас нэг асуулт гарч ирэн л да хүмүүс одоо ингээд байнгын ингээд ийм дэглэнтэй холоо л гэдэг юм уу ингээд байнга ингээд юу гэдэг юм уу гэдэг тийм асуулт аюул ирдэг надад ч гэсэн ирдэг байхгүй. Тэгэхээр одоо энэ хүмүүс миний зааж сургаснаар одоо ямар ухааныг сурч ирсэн бэ? Хоолны боловсролын талаараас баг зэрэг үзэгчтэй хүргээд хоёулаа өндөрлөе. Дандаа яг нөгөө ингээл тэмцээний хоол ч юм уу бэлтгэлийн хоол идэж яваад байх бас юм шүү дээ. Аяаса чирийн хоол идэх үе байна. Гэхдээ тэр хоолоо яг ямар үе яаж зөвнаа чинь л зөв одоо оройн цагаар нүүрс ус ихтэй хоол ч юм уу тэг хуурсан хайрсан хоол өөрөлдөө дайчих юм бол тэр эцэг хоол ч өөг бондоо хөрөмтлөж үлдэнэ. Тэрнээс ш ямар ч биенд чи ашигтай ямар ч өгөхгүй. Тэрийгэл яг зөв ялгаад за хаяа бүр ингээл амар амттай ингээд нүүрс ус ихтэй хоол идэх гэдэг нь тэр өдрийн цагаар ч юм уу өглөөний цагаар ашигтай баяр ч юм уу 7 хоногийн цаг 3 өдөр ч юм уу 2 өдөр чирийн хоол идлээ. Бус өдрийн жоохон салаад ногоо голтоо юм жоохон хурдан шингэцтэй нүүрс ус жоохон баг хоол. Нүүрс ус гэхээр зарим усад юусэн нүүрс ус гэж юу байгаа юм бэ? Гэт бас мэддгүй шүү дээ. Яасаа мэддгүй байсан. Нүүрс ус гэхээр юу илээ гэж хэлээд нэг юу бичиж явуулж байгаа. Юу будаа, цагаан будаа. Тэр ялангуяа будаа дундаа цагаан будаа. Манайхын солонгост байгаа улсууд болоо Монгол байгаа улсууд ингээд хэлцлэг хэмжлэг үзэж байгаа улсууд байна. Уралчин будаа, бор будаа хоёр юм. Уралчин будаа, бор будаа сайн өндөр калоритай юм билээ. Тэгэхээр бор будаагаа ирдээ зөв калори багтаад байна. За ер нь 6 цагаас хойш хоол идэхгүй бол юм жоохон төвчдөг гэдэг. Гэхдээ яг турхуу үед бол дурдаг, бэлэн байрах үед бол баригддаг. Эсвэл нүүрс усыг бол 4 цагаас хойш битгий идээсэй л гэж зөвлөдөг. 4 цагаас хойш гэдэг нь чинь унтаад өнгөрч хүний хамаг идэс амарчж байгаа шүү дээ. Тэр нөгөө эдсэн усын чинь шингээхгүй шүү дээ. Чи ингээд лавлагтаад үлдчихэж байгаа. За тэгээд нэг асуудал би сая гинт санаанд орчлоо. Ерөнхийдөө бол өөрөө анх ирэхдээ бас өтгөн аяг багтдаг тий. Оо ястаа миний амар. Би яг сандаг байхгүй. Би яг сургууль дээр нөгөө дипломны ажиллаар багш нартайгаа уулзсан яриа ажилласан
чинь багшаа миний ингээ өвтгөн айгу хатдаг би ингээ яах вэ гэдэг ингээд залхуулчихсан шүү дээ. Тэгэхээр ер нь судалгаанаас бас аваад үзэх юм бол орой нүүрс ус хийдэг хүмүүсийн өвтгөн хатлагны түвшин айгу өндөр байдаг юм байна л да. Тэгээд тэр хүмүүст өмнө нь бас өөрөө нүүрс усыг ч юм уу те орой цагаар их хийдэг байсан баг гэсэн би надад бас бодлоос байна. Тэгээд хоёлаа өвтгөн хаталтаас яаж ангиж ирж байгаа гэдгийг бас нэрээ энэ хүмүүстээ эрүүл мэндийн зөвлөгөө олгоод хэлчихвэл те. За бараг энэ солонгосын эцэг бол гарах гэсэн үжсэн. Алсны ээж бол яг гэж өгөөд тэр чинь гарч байгаа. Яваа ондоо үйлчлэгээ байж байгаа. 3-4 хоног гарахгүй. Тэгээд өтгөн гинээс гарахгүй байна гэдэг чинь дотор талын ямар царай мараа хатгаас холол би энэ зүйл айгүй хүнд би жоохон хүндрэл явсан. Тэгээд басгаллаа хийгээл зөв хоолтой идэл явах тусам цаг хугацаа өнгөрөөл 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар ингээл 5-6 сар руу ороод яваад би 2-3 хоногт нэг хэвчсэн. Одоо сүлдээ яг нэг хаалаа үзэх боломжтой болоод одоо би тэмцээ дууссан ч тэр багшаар явах байсан шүү 7 хоногийн 3 өдөр заалан байгаас ажиллаж байгаа. Тэгээд явхад бол би өглөө өрөөд одоо хангалттай тэгэхээр ерөнхийдөө бол тасал хөдөлгөөн эрүүл зөв цагт хооллно гэдэг маань зөвхөн өөрийгөө ингээл гоё болох гол тэ гадаад гоо зүйдээ илүү анхаарал байгаа юм шиг боловч дотоод эрхтэн тогтолцоонд хүртэл тасал хөдөлгөөн маань маш одоо сайнаар нөлөөлдөг гэдгийг бас та бүхэндээ ингээд хэлье. За тэгээд Fit Mongolian эрүүл мэндийн хөдөлгөөнийг одоо урайлдаг одоо манай энэ хүү ингээд нэвтрүүлэгч гэх юм уу ярилцлагч гэх юм уу бусад хүмүүст аягүй гоё ингээд үлгэр дуурайллыг үзүүлэх тийм одоо ирч хүчийг өгсөн гайхалтай нэвтрүүлэг болоосай гэж бас бид нэр бас би ч гэсэн бас бодож хүсэж байна. Тэгээд энэ удаагийн ярилцлага ингээд өндөрлөе. Манай залуу маш мундаг байлаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд бас маш олон зүйлийг туулсан. Би бас хажуунаас ч бүгдийг харсан. Тэгээд нэрээ нэг зүйл хэлэхэд чамаа одоо ингээ явхад ар гэрийн дэмжлэггүй болж ингээ явах боломжгүй шүү дээ. Тэгэхээр нөхөртөө амьдардаг. Тэгээд нөхрийн хувьд бол эхлээд ямар нэр энэс ч сонирхолтой ч бодгоо. Эхлээд анх явхад ямар байсан одоо ямар ч одоо яаж хүлээж авч ирсэн одоо өөрөө чи яаж хүлээж авдаг нэр гэр бүлийн харилцаанд энэ тасал хөдөлгөөн хийснээр чи өөрөө чи гадаад гонц өөрчлөлтснөр хэрхэн нөлөөлсөн бэ талаар нэрээ бас энэ чи маш том сэдвэлтэй. Гэтэ хоёул тавчхан яриад дуусчих. Мэдээж нөгөө фитнес гэхээр нөгөө мэдтгүнгөө зөвхөн бас нэг л аваад тоосон том нэг одоо зарим чинь тийж ойлгодог бол нөгөө дотор айгу олон янз би болохоор зөвхөн би гайлтраа мэдээлэл төгөөгөө оруулах гэж хичээж явсан. Тэгээд зөв мэдээж нүдэн дээр нэлт ажилдаа яваад тасгалаа яваад ингээл яхад яг нүдэн дээр бүгд нээлт хийж байгаа шүү. Тэгэл би одоо тийм юм авах хэрэгтэй, ийм юм авах хэрэгтэй гэх бүгдэн дээр навж өгсөн. Спортын хувьцаалаа эртөө завж үздэг байсан. Яавал явж захт миний өнгөө бүр 10-20-ыг цуглуулсан. Энэ бүгдийг авч өгсөн нөхөртөөс баярлалаа гэдэг юм завшааны дэлгэмдүүлэн хэлчихэ. Тэгээ ер нь аргийн дэмжлэг дээрээс нь ингэж хүч өгөх өгнүүд энэ бүгд бол яг энэ спорт амар хүнд хэцүү. Ер нь бол аюу хатуу спорт. Яг л төмөрч өөрөө ямар хатуу байлээ. Яг тийм шиг тийм хатуу юм төвчээрээ одоо хүмүүс одоо за энэ хүмүүс дэсэр дэвчээ хаана очиж дэсэрхээ хаана очиж унах вэ гэдэгс амар тийм шахасан гэдэг юм болохоор гэр бүл ар гэрийнхэн нөхөрийн улсууд хамт явж исэн охтууд маш энэ бүгд нөлөөлсөн зааланд байгаа улсууд заалны одоо энэ хэсэгт явж исэн захирлаас ахуулаад өндөр ингээл авах сайн байна уу сайхан хөтөл бүх юмны олон зүйлийн хүч хөдөлмөр олон хүний үг хэллэг өгтөлт энэ бүгдээс өмнө айгуух энерги хүчийг авч бас төвчээрийг бас гаргаж бас энэ үр дүн болоо одоо байгаа залуугийн юуг бас яасан баг тэрнээс дан ганц би өөрөө зүтгээд ч юм уу ганцаараа ингэж явсан бол үр дүн гэж бас тэгж амар гахгүй олон хүний хүч хөдөлмөр олон хүний үг хэллэг одоо хүн хэлж байгаа үгнээс ахыг авч чадах одоо надад хэрэгтэй юм юу хэлж юм юу хэлж юм гэдгийг бас ингээд дундаас нь тунгаагаад одоо ингээд явсаар агаад одоо 9 сар яг ингээд за одоо би ингээд 3 сар болж нэг жил болно. Тий. Тэгээ цаг хугацаа амар хурдан байна. Дөнгөж л ороод
явж явах шиг байсан. Бүр анхны бичлэг хийгдээд явж байхад багш хэлжсэн үг. Эсвэр төвчээр амжилтын үзүү. Хэлсэн үг. Тэр үг намайг нэгдүгürt аягуулсаа орон өгсөн. Хоёрдугаар би хизээч 3 сар хичээлээд явж байхдаа эхний 3 сар хичээлдээ би гэртээ тасралт байсан шүү дээ. Багш мэдчихээ тийм тасралтаа иж дуусна дараа багш зураг явуулдаг гэсэн. Амар хөлөрцөө. Хоолныхоо зургуудыг би бол над руу ингэж явуул гэж хэлээгүй. Гэтэ бас гэрийн даалгавар гэдэг юм би бас өгдөг. Одоо нөгөө нэг гэртээ хийх тасалбаруудыг бас давхар өгдөг байгаа. Тэгээд манай хүн бол ерөөсөө хийсэн дасгал одоо би таслаа дуусчлаа шүү гэгээд зураг явуулна. Би ингээ хоолнуудаа бэлтжлээ шүү гэгээд ингээ явуулдаг. Яг тэр үед бол надад бол төржсэн одоо сэтгэлдэх юм бол за энэ хүн үнэхээр хүсэж байгаа юм байна. Яг ингээ өөрийнхөө төлөө гэдгийг аяусаа ухамсарлсан байна гэдгийг бас тэр үед хүлээж авч ирсэн. Тэгээд надаараа хичээлж байгаа хүмүүс бас яг ийм байгаасаа яаж гэдэг юм уу тийм бас бодол ингээ төржсэн. Тэгээд амжилт хүсье ямар ч байсан чадлаа. Тэгээд 2020 оны 10 сарын 10-нд бас тэмцээнд орно гэдэг бас байгаа шүү дээ. За тэгээд тэр тэмцээндээ бас ууггүй хөдөлмөрлөөд ууггүй хичээгээд тэмцээндээ маш идэвхтэй ороорой гэж бас багш нь юу яажээ одоо хүсэж байна. Одоо угаасаа чадна гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгээд бид нэр бас юу яаж байгаа бодлоо. За өнгөрсөн хугацаанд хэр их дэсвэртэй болсон юм бэ? Хэр их төвчээрс болсон юм бэ? За squat challenge-ыг одоо эхлүүлж байна. За тэгээд манай өнөөдөр яасан гинтийн хим бэлдэж байгаа дэрсгээд юу яа? Хүмүүстээ сонирхолтой ээж магадгүй. Тэгээд хоёулаа одоо squat challenge-ийг эхлүүлээд дараагийнхаа хүнийг бас дуудыг тэгээд дараагийн ярилцлаган дээр хэнийг дуудмаар байна. Тэгээд явж байгаа хүмүүсээс ч юм уу солонгос улсад фитнесээр хичээлдэг хин ч болно. Одоо өөрийнхөө мэддэг ч юм уу тэр хүмүүсээсээ одоо өөрөө шууд ингээд дууд би шууд тэр хүн дээр ч очиж ярилцсан. Энэ хүний өөрчлөлт юм уу? За таны хөөрхөн царай тусан нөхөж тэгсэн нөхөр хоёр хүүхэдтэй ээж байгаа. За болроогоо дуудчих байна. За тэгвэл болрог. За тэгвэл болроо бол ингээд ярилцлагандаа орчин. Тэгээд та хоёрыг одоо squat challenge хийлүүлээ. Тэгээд юу вэ? Маш сонирхолтой бас бичлэг болно гэж найдаж байна. Тэгээд ингээ хоёулаа өнөөдрийнхөө бичлэгийг бас ингээд дуусгая. Бид хоёрыг үзсэн цаг зав зориулж үзсэн та нарт бас баярлалаа. Тэгээд бид хоёрын ярианаас өөртөө бас хэрэгтэй зүйл ах юм бол хэрэгжүүлээд бас аваарай. Тэгээд та бүхнийг одоо бүхэндээ ирчгэж өгөхөөр бид хоёр ингээ ярилцлаа шүү. Гоёор хүлээж аваарай гэж хэлж байна. За ярилцлага маань багштай чин сэтгэлээс аваандаа ярилцлагатай баг багштай баг энэ сууж байгаагүй бас сонир мэдрэмж өгдөг юм байна. Ингэж удаан ярих байтугай 5 минут 10-20 минут ярих байтугай 5 минут ярих завгүй гэж танаа зөвлөдөг байсан. Тэгээ ингээд хамт одоо та нартай мэддэг чаддаг юм а багшаасаа сурсан зүйлээ одоо өөртөө тохиолдсон юм а та бүгд ярих гад ингээд ярих гэж ингээд суугаа багштайгаас ингээд ярилцаа суух боломжийг олгож өгсөн юм сайхан бичлэг ярилцлага яриад тэгэхээр их баярлалаа та бүгд ахвын аваа гихин зүйлээ хэрвээ цаашдаа яг энэ спортоор хичээлээд энэ үр дүнгээр яваад ингээд төвчээртэй тууштай эцсийн үзээрэй л гэж хэлнэ. Бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа.